Бид өнөөгийн ертөнцид шинжлэх ухаан, технологийн асар их ололт амжилт гайхамшигт дэвшлийг харсан бөгөөд бид тэдгээрээр бахархах ёстой. Гэхдээ бид эдгээр дэвшлийг заримдаа зөрчилдөөн, үзэн ядалт, дайны уур амьсгалын буруу чиглэл болж хувирч байгааг харсан. Тиймээс өөр зүйл зайлшгүй шаардлагатай. Юуны түрүүнд их сургуулийн өгч чадах зүйл, сүнсний мэдрэмжийг илэрхийлсэн зүйл, хүмүүнлэг зүйл, бидний оюун ухааныг нарийн төвөгтэй байдал, үзэн ядалтаас чөлөөлөх зүйл. Дэлхийн ертөнд шинжлэх ухаан, технологийн ачаар өссөн бөгөөд бид өнөөдөр бүгд хажууд амьдарч байна. Би эндхээс Токио хүртэл 20 цагийн дотор нэг хүн байна. Хэдэн жилийн дараа би энд 3-4 цагийн дараа ирж магадгүй. Магадгүй энэ нь нилээд магадлалтай. Бид одоо бүгд хөршүүд. Хэрэв бид бүгд хөршүүд бол бид хамтын ажиллагаа, нөхөрлөлөөр амьдарч болно. Эсвэл маргалдаж, бие биенээ устгаж чадна. Энэ бол дэлхийн хувь тавилан. Одоо хүн хэрхэн зөв тэнцвэрийг олох вэ? Учир нь өнөөдөр улс үндэстнүүдийн хувьд хүмүүс шинжлэх ухаан, технологийн энэ ертөнцид тэнцвэрээ олох нь бусад бүх зүйлээс илүү чухал юм. Учир нь хэрэв та үүнийг хийхгүй бол шинжлэх ухаан, технологи тантай хамт цугтаж, дэлхийдээ хамт цугтаж, нийтлэг гамшигын гүн ангал руу хамт цугтах болно. Эцсийн эцэст хэн тэнцвэрийг олох вэ? Мэдээж энэ бол дэлхийн их сургуулиудын үүрэг юм. Учир нь дэлхийн олон тооны их сургуульд суралцж буй тантай адил хүмүүс маргааш дэлхийн асуудлыг шийдвэрлэх ачааг үүрч явах болно. Та нар маргааш Японы маргаашийг төлөөлж байна. Энэтхийн их сургуулиудын залуучууд маргаашийн энэтхийг төлөөлж байгаа шиг. Хэрэв тийм бол их сургуулиудын энэ залуу үеийнхэн юу бодож, юу хүсч, хэрхэн харж, эрен үеийн асуудлуудтай нүүр тулахад өөрийгөө хэрхэн бэлтгэж, хэлбэржүүлж байгаа нь маш чухал юм. Эдгээр бол хэцүү асуудлууд юм. Энэтхийн талаар гайхах үедээ би маргаашийн энэтхийг ямар байхыг мэдхийн тулд хөвгүүд охтын нүд рүү ширтдэг. Энэ бол эрдэмтдийн хүнд номноос илүү чухал зүйл. Тиймээс энэ бол энэ том асуудал бөгөөд би үүний шийдлийг мэддэг гэж дүр эсгдэггүй. Та болон та шийдлийг олох хэрэгтэй болно. Бусад орны тантай адил хүмүүс. Гэхдээ би нэг зүйлийг мэднэ. Хэрэв бид сүнслэг байдлаар шийдлийг олохгүй бол шийдэл байхгүй. Бид өргөн хүрээтэй хүмүүнлэг үзэл баримтлалыг хөгжүүлэхгүй бол үзэн ядалт хүчирхийллийн тусламжтайгаар ямар ч асуудлыг шийдэх арга байхгүй гэдгийг бид ухаарахгүй бол тэд зөвхөн асуудлыг нэмж зөрчилдөөн үүсгэдэг. Тиймээс үзэн ядалт хүчирхийллийг зогсоож, найрсаг хамтын ажиллагааны сэтгэлгээг хөгжүүлснээр бид шийдэл рүү явж чадна. Хэрэв бид үүнийг хийхгүй бол өөр хувилбар нь нийтлэг гамшиг юм. 2000